байранд 5 багийн матчтын 143 хүүхэд амьдран суралцж байна. За өнөөс бол Ахлах ангийн 34, Дунд ангийн 66, Бага ангийн 43 сурагч байгаа. За өнөөс 3 багш, туслах 1 багш, 4 жижөөр, 2 үйлчлэгч, 4 тоглогч байгаа. Мөн үүн дээрээс сургуулийн удирдлагууд, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сургуулийн эмч, хоол зүйч зэрэг хүмүүс чинь бас хамтаа оролцоо давхар явагдаж байдаг юм аа. За мөн аймгийн боловсролын газрын арга зүйч, ундрах бус мэрэгчлүүд байна болохоор мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч багш жижүүрэгтэй хамтран ажиллаж зөвлөн тусалдаг байгаа. За манай хүүхдүүд дундаас бол спорт урлагийн аяслаг сурагчид олон байгаа. Тэдгээрээс дурдвал 11-ийн байнгын сурагч Давдорж, 10-ийн байнгын сурагч Ариуна, 8 байнгын сурагч Анар, 7 байнгын сурагч Гүнжилмаа зэргийг дурдж болно. 51 гэр бүлийг дэмжих сангаас зориулан ингээд төсөл хэрэгжсэн байгаа. Манай хүүхд өвчтөд өрөөндмөр. За энэ нэгдүгээр төсөл хэрэгжснээр манай хүүхдүүдийн суралцах, ая тухтай амьдрахын нөхцөл болцоо улам дэвшилсэн байна. За сайн байцгаана уу, намайг Бачуулууны Эрдэнэ Мөрөн гэдэг. Би анхны жилдээ ажиллаж байгаа. Тэгээ Монгол Улсын их сургуулийн англи хэлний багш мэргэжлэр төгссөн. Тэгсэн ч гэсэн дотор байрын багшаар одооноос эхлээд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Маш их туршлага сууж байгаа. За тэгээ манай хүүхдүүд болохоор гар урлал, нийгмэл зүйн хичээлүүдээ болохоор хичээлийнхаа чөлөө цаг заваар ингээд хийдэг. За тэгээ эхнээсээ эрэгтэй хүүхд, эмэгтэй хүүхд гэлтгөө ингээ юм хөөрхөн тэгээ зүүнийхээ хичээлд бол идэвхтэй хамрагддаг. Тэнд болохоор манай жижүүр оюун гэгч маань болохоор маш их туслалцаа үзүүлж өөрийнхөө мэдлэг чадварыг хуваалцаж байгаад бид бүхний зүгээс бас баярлсан талархснаа илэрхийлдэг. За тэгээ ерөнхийдөө болохоор одоо энд шагаан уут гэдэг юм хөөрхөн ийшээ ингээ шагаануудаа хийгээд бас одоо тэнд тоглож байгаа шагаануудаа ингээ хийгээ хураачч болдог. За энд болохоор жишээ нь одоо цэвэр ус ч юм уу зарим тохиолдолд бас чихэр жимсээ ч гэсэн ингээд хөөрхөн аваад хийгээд идчих боломжтой. За энд болохоор манай хүүхдийн бүр хөөрхөн одоо орчин үед нөгөө нэг утасны хэрэглээ гэсэнтэй холбоотойгоор утасны юм хөөрхөн одоо гэр сав гэх юм уу хийсэн байна. За энийг болохоор манай төмөрс өх 6-гийн Б ангийн сурагч төмөрс өх маань гараараа урьлаж хийжээ. Хадбаатар төмөрс гэдэг. За тэр 6-гийн сурагч. Одоо төмөрс өх маань болохоор ах эгчийн хамт гуруулаа энэ байранд амьдардаг. Утсаа хийх гэдэг юм хөөрхөн хийсэн байна те. Энийг хийгээд хэр олон хоног зарцуулсан? 1 өдөр, 2 өдөр болсон тийм. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүд маань энэ хүүхд маань жишээ нь одоо нэг эхний жилдээ ингээд сурж байна. Тэгэхэд ийм хөөрхөн ингээд өөрийнхөө утасны гэрийг хийгээд ингээд цаашдаа амьдралд хэрэгцээтэй зүйлс сурч аваад бас баяртай байна. За тэгээ ерөнхийдөө болохоор манай боловсролын ерөнхий газрын чиг хандлага нөгөө нэг одоо явуулж байгаа үйл ажиллагаа ч гэсэн одоо хүүхдийг амьдрах орчин суралцуулах тийм. Одоо цаашд ингээд бие зөв аваад явах тиймэрхүү чадваруудыг хөгжүүлэхэд дотор байрны хамт олныг ерөнхийдөө ихтэй ажилладаг байгаа. За ийшээ ингээд ирэхээр болохоор манай хүүхдүүд ерөнхийдөө нөгөө 50-ны хүүхэд гэр бүлийг дэмжих сан гэдэг. Амьдрах орчныг сайжруулж нийгэм сэтгэл зүйн орчныг дэмжих болгон зарлаад тэр хүрээнд ингээд төсөл бичиж одоо иймэрхүү хэрэгтэй зүйлсийг бас авсан байдаг. За тэгээ би болохоор өөрийнхөө хувьд бас англи хэлний дугуйлан энэ намраас шинэ ажилд орсон ч гэсэн эхлүүлээд нэг дунд ангийн хүүхдүүд нэг 10 гаруй хүүхдүүдийг англи хэлний дугуйланд хамруулж бас өөрийнхөө багш гэдэг мэргэжлийн хүрээнд сурсан мэдсэн зүйлсээ дотор байрныхаа хүүхдүүдэд хуваалцах гээд одоо энэ сумандаа ажиллахаар ингээд зориод ирсэн байгаа. Suci
Баярлалаа.